За энэ хуультай холбогдож нэлээд техникийн байдалтай юм асууя. Энэ улсын их хурлын тогтоолын төслийг 45 дугаар одоо дээрх хуулийн 45 дугаар зүйл заасны дагуу хэлцэх дэгтэй бол та. Миний тодруулж асууж байгаа зүйл гэвэл 1-р хуралдааны товд 11 сарын 11-ээс 11 сарын 15-ны дотор энэ тогтоолын хэлцэх дэгийг тодорхой бичээгүй байна. Хэлцэхээс анхны хэлцүүлэг гэх мэт яг тэр дээр надад тодорхой хариулт өгөөч. Над ирсэн материалаар шүү. 2-р тогтоолын үзэл баримтлал ядахтаа танилцуулга энэ дээр алга байна. Энэ дээр ер нь одоо орж ирдэг бас нэг юм загвартай шүү дээ. Танилцуулга үзэл баримтлал дээр ер нь ямар ойлголтууд байгаа вэ? Энэ тогтоолыг боловсруулсан, өргөн мэдүүлсэн буюу эзэн нь одоо би ойлгохгүй байна. Яг эзэн нь хаанаас тодорхой зохицуулж байгаа вэ? Тэгээд асуулт бол нэгийн хоёрт байна л да. Хууль тогтоомжийг боловсруулахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн хүн төвд үзэл санаанд суурилсан гэж байгаа. Энэний хууль эрх зүйн тодорхойлтыг надад бас нэг тодорхойлж хэлж өгөөч. 2-р хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байна гэж заасан байгаа. Дараагийн өгүүлбэр дээр нь. Энд хууль зүйн техник боловсруулах арга ажиллагаагаа яриад байгаа юм уу? Ийм техникийн чанартай 4 асуултыг би асууж байна. Хариулт авъя. За, үзэл баримтлал гэсэн байгаа. Тэгэхээр энэ зүйл бол 2024-өөс 2028 оны эх 4 жилийн Монгол улсын парламентын үйл ажиллагаа явуулах бүх процессдоо ямар шалгуурыг авч явах вэ гэдэг зүйл байгаа юм. Энэ болохоор яг хуульч гэдэг юм уу, одоо юу гэдгийг нийгмийн хэв журмыг зохицуулах тэр зүйлээс илүүтэйгээр энэ парламентаас гарч байгаа шийдвэрүүд өөрөө ямар шалгуурыг дээдэлдэг байх вэ гэдэг энэ зарчим. Тэр утгаараа энэ Монгол Улсын их хурл нийт иргэд үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлсэн, доктортой хөгжил инновац тулгуурласан, нээлттэй олон ургуулж үзлийг хангасан байна гэдэг энийгээ бид нар яаж хэрэгжүүлэх үү гэдэг механизмаа ингээд 5 тулгууртаагаар ард нь оруулж зорьсон юм аа. За, яагаад энэ Ганбаатар гишүүний асууж байгаа зохистой зүйл? Ер нь хөгжингүй орнуудын парламентт ёс олон зуун жилээр товчсон орнуудад бол яг ийм одоо стратеги төлөвлөгөө гэж тусгайлан гаргадаг тохиолдлууд бага. Монголд яагаад энийг гаргах? За, Эрдэнэт гишүүний бүтээгдэхүүнийг гүйцээж хариулъя. Монгол улсад яагаад энэ зайлшгүй шаардлагатай болсон гэхлээр бид 1992 онд үндсэн хууль батлахдаа эх орондоо хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг зохицуулан хөгжүүлнэ гэж зорилгоо тавьчихсан. Гэхдээ маш олон зүйл дээр бодлогын бичиг баримт зорилтууд амьдрал дээр гарч байгаа шийдвэр гаргалтын дээр хүмүүнлэг иргэнлэг байх, хүн төвтэй байх энэ бодлого нь хаягдсаар ирсэн. Тийм ч учраас тодорхой хуулиудын үзэл санаа түүнийг дагаж гаргаж байгаа зарим тохиолдолд хууль дээр гიშгээд байгаа журмууд дээр хүний эрх асар ихээр зөрчигдөж байгаа учраас энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хүний эрхийг илүү хангадаг байх энэ хүн төвд үзлийг л олон шалгуураар шийдвэр гаргалтанд хангая гэдэг зорилтоор энэ бичиг баримт боловсруулагдсан байгаамаа.